эмэгтэйчүүдийн тухай эмэгтэй хүний нүдээр. Болрын өрөөнд тавтай морилно. Хай, бүгдээрээ сайн сууж байгаа юм уу? Эрүү саруул. Амартай юм ач төрчгөөж байна уу? За би Солонгосын Сөүл хотоос та бүхэнд мэдчилж байна. Би сайн байна. Би дээр хийсэнчлэн хүүхдээ хараад гэртээ агаа. Хүүхдтэйг хамт гэртээ нөхөр ажиллая гээд ерөнхийдөө гэрээс гарахгүй 20-нд хүнтэй уулзахгүй гадуур гарахгүй нэг тиймэрхүү гэртээ өдөр хоног өнгөрөөж байна. Та бүхэн юу хийж, яаж хийж сууж байна? Энэ Солонгос төчигдөр урж идрэс хойш ерөнхийдөө байдал коронавигаас болоод жоохон муудаад тэгээд нийгэм даяар бүр ингээд жоохон айцтай зургатаас ахаал нэг айцтай тийм мэдээнүүд гараад эсвэл зургатаас асаахаа байлаа. Тэгээд ямар ч гэсэн өөрөөсөө тустай бүгдээрээ сайн сууцгааж байгаарэ, эрүүл саруул. За ямар ч гэсэн нэг юм хэдий юм байгаа ч гэсэн бүгдээрээ хийх юмаа үргэлжлүүлэн хий. Хийх стамнуудаа хийгээд тэгээд унших стамнуудаа уншаад үзэх сте кинонуудаа үзээд тэгээд бид нэр бас оюун санаагаа байнга цэнгэлж явах хэрэгтэй гэж бодоод подкастаас зориглон хийж байна. За өнөөдөр болохоор та бүхэнтэйгээ нэгэн докюментарийн тухай ярилцъя гэж ярьсан. Гэтэ энэ докюментарийг ерөнхийдөө Монголд би гарсан үгүй гэж сайн мэдэхгүй байна. 2018 онд Америкт гарсан. Тэгээд Солонгост болохоор өнгөрсөн жил гарсан юм. 2019 онд гарсан юм шиг байгаа юм байна. Ямарсан би болохоор 2019 онд энэ докюментарийг үзчихсэн. Тэгээд ямар докюментари гэхээр одоо Америк яг үндсэн яг уг нэр нь болохоор RBG гэд нэртэй. Alphabet-ээр RBG гэсэн нэртэй. Тэгээд энэ нь болохоор Солонгост нөгөө нээлттэй хийхтэй болохоор RBG гэдэг нь болохоор нэг хүний нэр байгаа. Тэгээд Ruth Bader Ginsburg гэсэн эмэгтэй хүний нэр. Тэгээд Солонгос нэр нь болохоор би эсэргүүцэж байна гэсэн нэртэй. Тэг өнөөдөр энэ Ruth Bader Ginsburg амар урт нэртэй болохоор RBG-г нэрлэлцээ. RBG-гийн тухай энэ хүн ямар амьдралаар амьдарсан, юу хийдэг хүн байсан бэ гэдгийг тухай тэр докюментарийг үзээд тэгээ бодсон бодлынхаа тухай хамтдаа өнөөдөр ярилцах болно. Тэг хэрэг та үзээгүй байсан ч гэсэн сонсоход бол ямар ч асуудал гэж бодож байна. Би болохоор яг докюментарийг бүгдийг үзээд тэгээд ингээд жоохон цэгцлээ та бүхэнтэйг ингээд ярилцах хэдэн сэдвийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд RBG гэж юм бэ? Яг юу хийсэн бэ? Ямар өөрчлөлт нийгэмд авчирсан бэ гэдэг тухай хамтдаа ярилцаад явцгаая. За RBG гэдэг Ruth Bader Ginsburg гэдэг эмэгтэй болохоор 1933 оны 3 сарын 15-нд төрсөн. Тэгээ өдгөр болохоор 86 настай. Тэгээ одоо болохоор Америкийн дэд шүүгч гэж явд юм билээ. Хамгийн одоо шүүгч нар дундаас хамгийн одоо Америкт ингээд хамгийн дэд шүүгч гэж одоо нэг 8 жилүүд 9 хүн яг ингээд салгарсан байт юм билээ. Тэр дундах нэг нь тэгээд айгуу тийм чухал үүрэг гүйцэтгэдэг тийм шүүгч эмэгтэй байгаа. Тэгээд одоо хүртэл дэд шүүгч хийсэн хിവэрээ 86 настай хийсэн хിവэрээ байгаа. Тэгээд энэ докюментари яаж хэлдэг болохоор бүр ингээд аим хөгшин би тэгээ 33 хоног гэдгсэн чинь манай эмээ 32 хоног ахгүй юу. Тэгээд манай эмээгээс нэг л дүү юм биш тэгээ бодсон чи бүр айгуу тийм бүр гайхаад кинонд болохоор нэг тийм бүр амар тийм хөгшин харахгүй яагаад гэвэл нөө докюментари болго эхлэн гутаа ингээд яаж гардаг юм гэхээр RBG болохоор өөр амар тийм хэлс бүр ингээд би тамир хийгээл юм өргөөл та айгуу тийм хөдөлгөөнтэй байдлаар эрүүл чирэг байдлаар харагддаг байхгүй юу. Тэгсэн чинь яг нас нь гэсэн чинь одоо энэ жил 2020 онд болохоор 86 настай гэсэн тийм өндөр настай тийм хүн байлаа. Тэгээд энэ хүн яг юу хийжсэн бэ гэхээр одоо нийгэмдэр одоо ялгарлан үзэх болон эргэтгэж бас байдалтай ингээд тэмцэн. Тэгээ хуулийн одоо хууль
хуулийн салбарт өөрчлөлтийг авчирсан тийм эмэгтэй шүүгч хүн байлаа. За тэгээд бүгдээрээ хамтдаа RBG гэж яг хэн бэ? Яг ямар эмэгтэй байсан бэ гэдэг тухай хамтдаа ярилцгаая. За RBG болохоор би түрүү хэлсэн 1933 оны 3 сарын 15 төрсөн юм байна. Тэгээд Cornell гэдэг дэд сургуульд бакалавр хамгаалаад тэгээд Cornell дэд сургуульд байхдаа өөрийнхөө нөхөр Matti Ginsburg гэдэгтэй танилцаад тэгээд тэр хоёр үргэлж байгаа суусан юм байна. Тэгээд төгсөөд Harvard-д сурж агаад тэгээд Columbia дэд сургуульд бүр улаан дипломтойгоор төгсөөд өмгөөлөгч болсон юм байна. Тэгээд өмгөөлөгч болох гээд яг тэр үедээ төгсөн гутаа өмгөөлөгч болох ажиллах байсан чинь ямар ч тийм газраас өөрийг нь ажилд аваагүй. Тэгээд ингээд ажил олдохгүй гэртээ ямарсан байсан гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ RBG одоо хуулийн сургууль Law School-д явж байхад тэр нь болохоор одоо 1950 оны ихэнх үед тэр Law School-д явж эхэлсэн юм байна л да. Тэгэхэд Law School болохоор одоо тэр хуулийн сургуульд тэр нийт сурагчийн 2% нь эмэгтэй хүмүүс байдаг. Тэгэд эмэгтэй хүмүүсийг бүр ингээд хуулийн дагуу бүр гадуурхагддаг байсан гэж байгаа байхгүй юу. Одоо гадуурхагдах гэдэг чинь айгу хууль бус байдал ч тийм. Тэгсэр нэ хуулийн сургууль хэрнээ эмэгтэй хүмүүсийг гадуурхагтан тэр нийгэмд бол айгу тийм хуулийн дагуу байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд яаж гадуурхдаг гэсэн мэхээр ингээ бүх ингээ багш нар чи орж ирснээр эрэгтэй хүн орж ирэх боломжийг хаалаа. Эмэгтэйнийг айгу тийм гадуурхагдаад тэгээд бүр сургуулийнхын ажилчдын хүртэл ингээд эмэгтэй хүн сургуулийн номын санд ороод ингээд хичээлээ хийхээр оруулахгүй эмэгтэй хүн оруулахгүй гэд оруулдаг байсан тийм үед Law School явж исэн байгаа байхгүй. Тэгээд дэд сургуулаа ямар ч юугаа дэд сургууль тэгээд мастер интернет төгсөөд яг одоо нийгэмдэр гараад нийгэмдэр өмгөөлөгч болоод ингээд ажиллая гэдгсэн чинь өмгөөлөгчийг ингээд хүлээн зөвшөөрдөггүй тийм нийгэм байсан байгаа. Тэгэхээр энэ RBG болохоор өөрөө маш тийм ухаантай, маш сурлага сайтай байсан нь болохоор тэр хамгийн сүүлд төгсөн сургуулаа хамгийн одоо улаан дипломтойгоор төгсөөд хамгийн дээдлийн 5% дээд зэргийн одоо хамгийн онц сурдаг 5% хүүхдэд 5% нь багтдаг байсан тийм онц сурлагтан байсан хэрнээ төгсөөд одоо лупом гэж ярьдаг. Тэгээд төгсөөр лупомд ингээд орё гэсэн чинь орж чадахгүй байсан. Яагаад гэвэл тэр үедээ эмэгтэй гэсэн үүдээс эмэгтэй гэсэн тэгээ бас тэр үед хүүхдээ одоо хүнтэй суугаад хүүхдээ гаргацсан байсан ээж гэсэн одоо ээж хүүхдүүдтэй гэсэн байдлаар бас энэ RBG болох өөрөө юдэ гаралтай юдэ хүн байл та. Тэгээ юдэ гэсэн хүн учраас одоо ийм гурван шалтгаанаар ингээд ажил юус авахгүйсэн гэдэг байгаа байхгүй. Тэр RBG-ийн тэр үед яг амьдэрсэн тэр нийгэм нь болохоор эмэгтэйчүүдэд ээлгүй нийгэм гэж дүгнж болохоор байсан тийм нийгэм байсан. Тэгээд яг ингээд ээж хүн, эмэгтэй хүн, тэгээ бүр юудэ хүн гэхээр ямар ч тийм нийгэмдэр өөрийн хөлөө олох боломжгүй тийм нийгэмд амьдарчсэн RBG өөрөө ойлгоод тэгээ нийгмийн тогтолцоог тийж ойлгоод тэгээ түүний эсрэг тэмцэж эхэлдэг байгаа. Тэгээ яг яаж эхэлдэг гэхээр эхлээд ямар ч өмгөөлөгч нарын ингээд нарийн бичиг энтер айгу хэдэн жил хийж агаад тэгээд нэг дээд сургуульд багшлах профессороор орох боломж ороод тэгээ профессороор орсныхаа дараа эмэгтэйчүүд ба хууль гэсэн шинэ хичээлийг ингээд нээгээд тэгээ тэр хичээл дээр эмэгтэйчүүд болон хуулийн тухай ингээд хичээл заагаад яг тэр үед нь яг эмэгтэйчүүдийн эрх хөндөгдсөн тийм хэрэгүүд ингээд RBG-д ингээд орж ирээд тэгээ тэрнээс ахуулаад ингээд эмэгтэйчүүдийн эрхийг ингээд хамгаалах тэгээд эмэгтэйчүүд эрхийг ингээд эрхээс илүүгээр одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гендерийн тэгш бус байдлын эсрэг ингээд тэмцэлдэг тийм маш олон хэрэгүүд ингээд RBG-д ингээд орж ирээд тэр бүх ингээ хэрэгээ ингээ яаж RBG шийдээд ялаад явсан тухай энэ докюментари дээр гардаг. Тэгээ докюментари дээр ингэж гардаг. Яг тэр үед ямар нийгэм байсан бэ гэхээр цөөн хүмүүсийн эрх хуулийн дагуу зөрчигддөг байсан нийгэм бөгөөд одоо тэр нийгмийн тогтолцоог RBG хараад хуулийн эрхтгш бус байдал
буруу тогтолцоог сөхөөд үүнийг шийдвэрлэхийн төлөө баг багаар халахж эхэлсэн ингээд RPG хэлсэн байсан. Тэгээ тэр үед шийдсэн хэрэгүүд нь байсан л та. Тэгээд хэрэгүүдийн ингээд ямар хэрэг орж ирээд яаж шийдэрсэн тухай тэр докюментар гарсан надад аягүй сонирхолтой санагдсан л та. Тэгээ тэр хэргийг та бүхэнтэй хуваалцъя л да. За эхлээд болохоор ямар хэрэг орж ирсэн бэ гэхээр зөвхөн нэг эрэгтэйчүүд ингээд ордог цэргийн сургууль байсан юм байна л да. Тэгээ тэр цэргийн сургуульд эмэгтэйчүүд ингээд элсхийг ингээд зөвшөөрдөггүй. Тэгээд харин нэг эмэгтэй хүн тэр цэргийн сургуулийг ингээд шүүхт өгөөд би ингээд энэ сургуульд ингээд ороод би ингээд усаа хамгаалаад цэрэг болмоор байхад энэ сургууль намайг эмэгтэй гэсэн үүднээс авахгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна гэд тэр сургуулийг шүүхт өгөөд тэгээд тэр хэргийг RPG даадаг байгаа. Тэгээд RPG энэ хэрэг дээр ялаад тэгээд тэр цэргийн сургууль эрэгтэй гэлтгүй бас одоо эмэгтэй хүмүүсийг ч гэсэн авдаг болоод тэгээд тэр сургууль одоо 2020-нд яаж өөрчлөгдсөн бэ гэсэн чинь маш их эмэгтэй хүмүүс тийшээ ордог болоод өөрчлөгдсөн байсан. За тэгээд хоёрт нь болохоор одоо Америкт ажлаас нь нөгөө гэрэлсэн эрэгтэйчүүдэд одоо хормойсон эрэгтэйчүүдэд болохоор байрны мөнгө гэж ингээд ажлаас нь тодорхой хэмжээгээр ингээд өгдөг юм байна л та. Тэгсэн чинь яг тэр үед болохоор зөвхөн эрэгтэйчүүдэд тийм байрны мөнгөийг өгдөг гэсэн бол нэг юм одоо тэнд ажилласан нэг эмэгтэй хүн ингээд би одоо ингээд хормой гэдэг гэрэлсэн тэгээд надад энэ байрны мөнгөө ингээд өгөөч гэж тэгсэн чинь эмэгтэй гэсэн үүднээс өгөхгүй байсан. Тэгээд тэр өөрхөн компани шүүхэд өгөөд тэгээд тэр RPG энэ хэргийг хүлээж аваад шийдвэрлсэн. Тэгээд яаж шийдвэрлсэн бэ гэхээр одоо энэ бас энэ одоо бүх хүмүүст ингээд олох хэвээр энэ байрны мөнгийг энэ ажлын газар ер нь бүх ихэнх ажлын газрууд ингээд зөвхөн эрэгтэйчүүдэд өгдөг. Энэ бол ингээд айгүй тийм эрэгтэйч бус байдал байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг гадуурхах гэж байна гэсэн эмэгтэйчүүдийг гадуурхах гэж байна гэсэн тийм бодолтойгоор энэ хэргийг бас өмгөөлөд тэгээд энэ хэрэгтээ бас ялдаг байгаа. Тэгээд бас нэг шүүх хэргийг өмгөөсөн нь болохоор тэр үед цалингийн эрэгтэйч бус байдлын хэрэг орж ирсэн нь нэг компанид нэг хүүхэн ажиллаж исэн чинь яг тэр үед ажиллаж байх үедээ өөртөө ингээ хамт ажилладаг өөрийнх нь одоо ажлын хүмүүсийнх нь эрэгтэйчүүдийнх нь цалин ингээд нэг өдөр мэдэх боломж гарсан юм байна да. Гэхдээ бинийхээ ажлыг мэдэх нь бол хуулийн дагуу бол ингээд нууцлагдсан байсан чинь нэг өдөр бүр яхахгүй бүр тохиоллын байдлаар бусад эрэгтэй ажилтныхаа цалингийн одоо дүнгийн мэддэг болсон чинь харсан чинь өөрийнх нь цалингаас 40%-аас илүү тийм цалин эрэгтэйчүүд авч исэн гэдгийг мэдээд тэгээд энэ эмэгтэй өөрийнхөө компанийг шүүхэд өгсөн мөлий. Тэгээд цалин адилхан ажил хийж хахад яг эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр ингээд цалин авч ийна гэдэг дээр энэ асуудлыг ингээд шүүхэд өгөхөд RPG бас энэ хэрэг дээр бас ялдаг байгаа. Тэгээд дөрөвс нь болохоор бас айгүй сонирхолтой. Дөрөвт хэрэг нь болохоор ганц би ээжд олгодог мөнгө гэж улсаас өгд юм байна л да. Монголд ч гэсэн бас нөгөө нэг Монгол юу гэдэг лээ? Халамжлагчаа алдсны мөнгө гэдэг л ямар ч сан Монголд нэг тийм мөнгө бас улсаас өгд юм аа. Тэгээд тийм улсаас ингэж олгодог мөнгийг зөвхөн ганц би ээж нарт ингэ олгодог гэсэн юм байна л да. Харин тэр үед ганц би аав ингээд байсан юм байна л да. Эхнэр нь яатсан жилээд насурсан жилээд ямар ч сан эхнэр нь байхгүй ганц би ингээд аав байсан. Тэгээд улсаас ингээ ганц би учраас ингээ хүүхдийн мөнгийг ингээ өгөөч гэдгсэн чинь чи ингээ ганц би ээж биш учраас ингээ энэ мөнгийг өгөх боломжгүй гэсэн тийм хариу улсаас аваад тэг бүр улсыг тэр залуу улсын эсрэг ингээд одоо гомдол гаргаад шүүхэд өгдөг байгаа. Тэгээд ингээд улс надад би ганц би аав гэсэн үндэстэйгээр надад ингээд улсаас өгөхөстө мөнгө өгөхгүй байна гэд улсаа бүр ингээд шүүхт өгдөг. Тэгээд тэр нь аягүй сонирхолтой ингээд за одоо улсын тэр шүүх нь өөрөө юу гэж ойлгосон бэ гэхээр одоо хүүхдийг бол эмэгтэй хүн л асарна гэсэн тийм ойлголттой тэр хууль батлагдсан байгааг RPG өөрөө тэр хуулийн буруу хандлагыг ингээд олж илрүүлээд тэгээд улсын эсрэг шүүхийг өрнүүлээд тэгээд тэр эрэгтэйг
өмгөөлөд тэгээд тэр хэрэг дээр ялдаг байгаа. Тэгээд энэ дөрвөн хэрэгээс ингээд авч үзээд ингээ ойлгож болох зүйл нь юу байсан бэ гэхээр тэр энэ дөрвөн зүйл дээр ингээд хөндөгдөж байгаа нь болохоор эмэгтэй эрэгтэй хүмүүсийн эрэгтэвч байдал нь одоо гендрийн эрэгтэйч бус байдал нь одоо ийм гэлтгүй бүх хүмүүст муу нөлөө үзүүлж байгаа, муугаар ингээд нөлөөлж байгааг ингээд харуулах боломжтой байсан. Одоо гендрийн эрэгтэйч бус байдал гэхээр зөвхөн л ингээд эмэгтэйчүүд ингээд хамаг ингээд хүнд ачааг хүрэл эмэгтэйчүүд айгуу тийм хохироод байна гэд бодох боломжтой боловч RBG болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр одоо гендрийн эрэгтэйч бус байдал зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүмүүст ч тэр одоо энэ нийгэмд хамрагдж байгаа бүх хүмүүст муугаар нөлөөлж байна. Тийм болохоор тэгж ингээд гендрийн эрэгтэйч бус ингээд байдал ингээд харагдаж байгаа энэ хуйлуудыг бид нар бүгднийг өөрчлөх хэрэгтэй гэсэн тийм хандлагатайгаар айгүйх тийм одоо гендрийн асуудалтай тийм хэрэгүүдийг RBG ингээд өөрөө дааж аваад тэгээд тэр болгон дээр ингээ ялаад тэгээд тэр ингээ баг багаар хэрэг болгоноор ингээ жоохноор нийгмийг ингээд бүхэлд нь ингээ яаж өөрчилсэнийг энэ докюментарийг үзүүлсэн байгаа. Тэгээд айгүй гайхалтай өөрт нь RBG тэр law school-д явдаг байхад эмэгтэйчүүдийн 2% нь эмэгтэйчүүд байсан бол одоо болохоор 2020 онд law school-д 50% харьцаатайгаар эрэгтэй эмэгтэй хүмүүс яг тэгж тоогоор явдаг болж бүр ингээ өөрчлөгдөд. Тэгээд RBG-ийн ингээд тэр хүлээж авсан тэр даасан хэрэгүүд нь ингээ бүгдээ айгүй тийм эмгцэгцээр бүр ялаа. Тэгээд нийгэм ингээ яаж ингээ багаар өөрчлөгдөж байгааг ингээд юун дээр харуулсан байсан тэр докюментэр дээр. Тэгээд RBG айгүй тийм яг ийм энэ гендрийн тал дээр ингээ айгүй тийм амжилт олоод амжилт бүтээгээ яваад тэгээд 1980 онд Washington DC-гийн шүүгч болдог. Тэгээд 1993 онд болохоор Америкийн Клинтон ерөнхийлөгч бүр RBG-г одоо түрүүн хэлсэн дид шүүгч гэж болгодог. Тэгээд тэр дид шүүгч нь болохоор би яг тогтсон тоог нь марцчихжээ. Яг ингээд 8-9 ингээд хүн дид улсын ингээд бүх ингээд хамгийн сүүлийн тэр шатны дараа шүүгч гэж шүүх хурал гэж байдаг шүү дээ. Ингээд дээш өгсөрөд хамгийн дээдлийн одоо шатны шүүх хурлын шүүгч одоо 8-9 хүн сууж байгаа байхгүй. Тэр дунд нь болохоор урд нь RBG-ийн өмнө нэг эмэгтэй байсан. Тэгээ RBG болохоор 2 дахь эмэгтэй нь болоод тэгээ одоо ч гэсэн 2 дахь тэр эмэгтэй нь RBG-ийг хിവэрээ тэр дид шүүгч хിവэрээ ингээд 2020 онд 2019 онд энэ кино гарсан болох 2019 онд хүртэл одоо дид шүүгч хിവэрээ ингээд 86 настайдаа тэр ажлаа одоо хүртэл хийж байгаа ингээд тийм гайхалтай эмэгтэй байна. Тэгээ дөрөв хэлсэн ихэндээ бүр айгу тийм докюментари ихтэй аим хөвшин хүн ингээл бүр хэлст ингээл маш иттэй ингээл би тамир хийгээл тэгж байгаа нь болохоор яг өөрөө хэлж байгаа байхгүй би өөрийнхөө амьдралын төлөө өөрийнхөө одоо хийж байгаа ажлынхаа төлөө би ингээд эрүүл байх хэрэгтэй би айгу тийм итгэвтэй амьдрах хэрэгтэй гэд хэлжсэн. Тэгээд яг энэ RBG-ийн хийсэн тэр амжилт ололт тэгээд Америкийн нийгэмд одоо үзүүлсэн тэр өөрчлөлтийг нь одоо Америк хүмүүс маш их хүлээн зөвшөөрдөг. Америкийн бүр айкон болсон. Өөрчлөлт эртэгш бас байдлын одоо төлөөлөл болсон тийм хүн байсан. Тэгээд бүр RBG-ийн зурагтай бүр цаамц. Тэгээд аяг одоо ямар нэгэн постэр ч юм уу тэгээд бүр зарим хүмүүс RBG-ийн ингээд нүрийг бүр шивээс хийлгээд биен дээр ингээд хатсан залуучууд ингээд маш их туртаа ингээд дуурайхаа хүсдэг тийм эмгтэй болсон байсан. Тэгээ би бас нэг хэсэг энэ докюментарийг үзэж байгаа бүр ингээд би ямар мундаг юм бэ бүр ингээд нийгэм ингээд яаж ингээд өөрийнхөө тэр мэдлэг чадвар авьяасаар ингээд бүр багаар ингээд өөрчилж чадсан гайхалтай хүн бэ гэх бүр ингээд надад айгүй тийм сэтгэлд хүрсэндээ тэр үед бас нэг хэсэгт RBG-ийн зургийг оцсон дээрээ тавьж сансан. Тэгэхэд дараа нь болохоор ярилцах сэдв маань гэхээр RBG-ийн нөхөр Мати Гинзбургийн тухай хамтдаа ярилцсан. Тэгээд RBG бол тэр докюментар дээр болохоор хэлж исэн. Миний ингээд одоо ингээд амжилтанд хүрсэн бүхэл тийм тусалцаа бол ингээд миний нөхрөөс ирсэн. Одоо түүний амжилтанд хүрсэн одоо нийгэм түүхийг ингээ өөрчлөө чухал хувь нэмэр үзүүлсэн хүн бол миний нөхөр юм аа гэдгийг айгу хүлээн зөвшөөрөд тэгээд
хүлээн зөвшөөрч чадсан. Тэгээд энэ Мати RBG 2 эхлээд одоо сургуулаа төгсөөд яг ингээд ажилд орох болсон чинь би түр хэлсэн тийм RBG болохоор ажилд орж чадаагүй. Тэгээд нөхөр нь болохоор шууд ингээд төгсөнгөт ажилд орсон юм байна л да. Уус эрэгтэй хүн болохоор тэгээд тэр үед нөхөр нь ажилд ороод RBG ингээд гэртээ ингээд хүүхдүүдэд хараад ингээд гэрийнхээ ажлыг хийдэг байсан. Тэгээд RBG ингээд одоо гендрийн хэрэгүүд орж ирээд RBG маш тийм завгүй болж эхлээд тэгээд ажилдаа ингээд бүх цаг ингээд хандуулах болсон чинь нөхөр нь тэр үед нь одоо RBG-г яаж хүлээж авсан бэ гэхээр одоо RBG бодлохоор маш чухал ажил хийж байгаа. Энэ нийгмийг өөрчлөх маш чухал ажил хийж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд өөрөө гэрийн ажлыг нөхөр нь өөрөө ингээ гэрийн ажлыг хийя гэд тэгээд RBG чи ингээ ажиллаа хий гэд айгу тийм 100% бүр дэмжиж өгсөн гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд RBG нөхрөө яг юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн байлээ. Тэр үеийн эрэгтэйчүүдээс өөрөөр эмэгтэй хүмүүс ч мөн тархитай гэдгийг хүлээн зөвшөөрдөг түүнтэй уулзсан нь миний аз юм аа гэдгсэн байсан. Тэгээд энэс юу харж болох вэ гэхээр яг тэр үед те RBG яг ажилд орох тэр үед 1950-аас 60 оны тэр үед эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг болохоор ямар ч тийм тархитай гэж мэддэг одоо бодох тийм бодож сэтгэх чадвар гэж байхгүй. Зүгээр гэртээ суугаад хүүхдээ хараад гэрийн ажлыг хийх тийм чадвартай тийм хүмүүс л гэж боддог байсан бол харин одоо Мати болохоор тэр үеийн нийгэмд одоо байгаагүй тийм эрэгтэй хүн байсан. Тэр нь болохоор эмэгтэй хүн гэсэн тархитай, эмэгтэй хүн гэсэн маш ухаантай тийм болохоор эмэгтэй хүнийг тийм байдлаар нь хүлээн зөвшөөрөөд тэгээд RBG-гийн хийж байгаа тэр ажил руу аягүй тийм дэмжиж өгсөн байсан л да. Тэгээд RBG-г нөхөр нь юу гэж хэлсэн бэ гэхээр миний мэддэг хамгийн ухаантай хүн бол RBG юм а гэд хэлсэн байсан. Тэгээд тэр тиймэрхүү бүр ингээд одоо эхнэрээ бүр ингээд хүндлээд хүлээн зөвшөөрч чаддаг тийм нөхөр байсан учраас RBG бас амжилтанд хүрсэн юм шүү гэж тэр докюментари дээр гаргасан байсан л да. Тэгээд Мати болохоор хэдэн жилийн өмнө болохоор нас арцсан байлээ. Одоо болохоор RBG ганцаараа амьдэрдэг. Тэгээд тэр докюментарид болохоор өөрийнх нь ач охин юм уу зээ охин юм ямарчсан нэг одоо өөрийнх нь охин нь хүүхдийг нь хүүхэд нь өөрөө бас law school-д ороод хуульч болох гээд өмгөөлөгч болохоо тэгээд хичээлээ хийж байгаа. Тэгээд тэр охиндоо ингээд өөрийнх нь тухай ингээд ярьж байгаа, зураг үзүүлж байгаа тэр тухай ингээд гардаг байхгүй. Тэгээд тэр RBG-ийн амьдралд бас нөхөр нь маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна гэдг нь бас надад айгүй тийм сэтгэл айгүй тийм хөдлөгсөн. Тэгээд бид нар одоо нийгэмд эмэгтэйчүүд ингээд өөрийнх нь байр суурийг эзлээд тий өөрсдөө ингээд өөрийнх нь дуртай юмыг хийгээ яваад өөрийнх нь хүсэл мөрөөдлөө ингээд хөөгөөд явхад нөхөр одоо гэр бүлийн нөхөр тийм эсвэл хүүхдүүдийн аав тэр хүн маань яаж хүлээж авах вэ гэдэг бас маш чухал үүрэг гүйцэтгээд байгаа байхгүй юу. Тэгээ нөхрүүдтэй эмэгтэй хүнийг эхнэрээ хэрэг чи ингээл чи бол тийм чадахгүй чи бол одоо гэрийн хэмиг хийг одоо гэрийн ажил болохгүй байна. Одоо хүүхдүүдээс хар гэрийн ажлаасаа хоод айсан хийг зөвхөн тэр зүйлд ингээд эмэгтэйчүүд хоороод байх юм бол RBG шигийг өөрийнхөө тэр салбартаа бас амжилтанд хүрэх боломж бас муу юм болов гэсэн тийм бодол надад бодогдсон. За гуравт нь болохоор та бүхэнтэй хуваалцах хүсэж байгаа зүйл мөн гэхээр энэ докюментарийг үзээд би яг хувь хүн тал дээр юу суралцсан бэ? Суралцсан зүйлүүдээ ингээд та бүхэнд ярилцах хүсэж байна. Тэгээд RBG энэ докюментар дээр юу гэж хэлдэг вэ гэхээр хэлдэг тэр үг нь надад айгүй таалагдсан байхгүй юу? Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр мэдээж англиар хэлсэн л дээ. Тэгээд монголоор ингээд орчуулах юм бол юу гэж хэлсэн бэ гэхээр одоо ямар нэгэн асуудалд тулгарх юм бол тэрийг ингээд ууртайгаар битгий ингээд хариу үйлдэл хий. Уур уцартайгаар харин зүгээр заах аргаар хариул гэсэн мэсэн л та. Одоо ямар ч одоо тийм уур хүргэсэн одоо ямар тийм ялгуурлагдсан эргэвч бус байдал донд бид нэр ингээд ууралж уцаарлаад ингээд ойрлж хасчихгүйгээр зөөлнөр тэдэнд тэд нар чинь мэдэхгүй штэ одоо энэ хүн чинь үнэхээр мэдэхгүй дээ л ингэж байгаа юм да гэж ойлгоод тэд нар зүгээр заах аргаар хандаа гэдгсэн байсан. Тэгээд яагаад тийшсэн мэхэл RBG-ийн одоо тэр дөрвөн би ингээд дөрвөн хэргийг танарт ингээд хуваалцсан штэ тий. Тэр дөрвөн хэрэг дээр ингээд RBG яг юу гэж хэлсэн, ямар ингээд хандлагатай байсан тэр юун дээр бүдэнд нь ингээд
одоо видеогоор байхгүй. Гэхдээ нөгөө аудиогоор рекорд хийгээд хадгалагдсан байсныг ингээд сонсгодог л да. Тэгээд тэндээс ингээд сонсох юм бол RBG ямар ч тийм нөхцөл байдал донд ингээд юусоо уурлаагүй бүр ингээд зарим өмгөөлөгч нар бүр ингээд ойрлол тэр чинь тэхгүй гэл амар ойрлогч юм уу тийм. Эсвэл бүр ингээл амар дуу хоолойгоо өндөрсгөөч ч юм уу тэгээд одоо тийм эргэтгэж бус байдлын одоо тэр зөв бус байдлын эсрэг бүр ингээл ойрлол тэмцэх биш, ууртайгаар ингээд тэмцэх биш. Бүр айгүй зөөлнөр бүр ингээд айгүй удаанаар яриад зөөлнөр ингээд хэлж байгаа нь хэлээд тэгхтээ айгүй тийм хэлэхдээ айгүй үнэн зөв ингээд оновчтой үгнүүдийг сонгож аваад тэгээд бүр ингээ хүчтэй өгүүлбэрүүдээр ингээд тэр шүүх хурал дээр ингээд ялалт байгуулж ирсний тэр нэг аудио рекорд хийсний сонсгож ирсэн баггүй. Тэгээд би тэр юун дээр тэр хэсгээс ингээ харж байгаа. Ямар нэгэн асуудал одоо миний ингээ буруу гэж бодож байгаа тий. Энэ чи буруу штэ, энэ чи асуудалтай юм штэ гэж бодож байгаа одоо уур хурж байгаа зүйл дээрээ ерөөсөө ууралж хандахгүйгээр айгүй тийм зөөлнөр тэгээд энэ хүн чи мэдэхгүй штэ, эдгээр мэдэхгүй байгаа юм чинь заая одоо заах хандлагатайгаар ингээд айгүй тийм зөөлнөр багаар ингээд урагшлах хандах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд одоо ингээд тэр докюментарийг ингэж хэлсэн байсан л да. Зогсонгот орсон бүр хатуурсан соёл ба нийгэм нь тууштайгаар дуу хоолойгоо өргөн саналаа илэрхийлснээр өөрчлөгдөж эхэлсэн гэдгсэн байсан. Тэгэл RBG болохоор яг хийсэн юм гэвэл айгүй тийм туустайгаар ингээд айгүй эмхцэгцтэйгээр тэгээд бүр тийм даруу наммуу байдлаар ойрол царцтай ингээл төрүүлжгүй гэх юм. Тиймэрхүү байдлаар шиг бүр ингээд айгүй тийм намуухан байдлаар өөрийнх нь дуу хоолойгоо бүр ингээд туустайгаар ингээд нээж хийснээр нээгээд өөрийнх нь саналаа илэрхийлснээр тэр хатуурсан байсан одоо зогсонгот орсон байсан тийм нийгэм өөрчлөгдөж эхэлсэн гэдэг тэр докюментар дээр гарсан байсан. За тэгээд докюментар дээр бас ингэж байсан л да. Хичнээн хэцүү хүнд байсан ч хизээ нэг өдөр өөрчлөгдөнө. Хувь хүн болон зөв аргаар үнэн зөв дуу хоолойгоо өндөрсгөх хэрэгтэй гэд хэлсэн байсан. Тэгээ хувь хүн болгон зөв аргаар үнэн зөв байдлаар ингээ өөртөө дуу хоолойг өндөрсөн илэрхийлэх хэрэгтэй. Заавал муухай ингээд аргаар одоо тэ ууралж уцаарсан аргаар ч юм уу эсвэл хүчирхийлсэн аргаар ч юм уу бүр ингээ хүчний аргаар ямар нэгэн нийгмийн тэр өөрчлөлтийг бий болгох гэхээс илүү яг зөв аргаар үнэн зөв дуу хоолойгоо ингээд өндөрсөх нь илүү чухал юм аа гэдэг энэ RBG-гээр сурах боломжтой байсан. Тэгээд RBG бас яг ямар хүн байсан гэхээр яг өөрийнхөө зөв гэж бодсон тэр бодож байгаа зүйлийнхээ төлөө ажилладаг хүн байсан. Тэгээд тэрнийхээ төлөө дуугаа өндөрсөн тайвнаар аажмаар заан сургадаг. Нийгмийн одоо тэр хүмүүс заан сургадаг тийм хүн байсан. Тэгээд хоёрын талаас яг иймэрхүү зүйлийг RBG-гээс сурах боломжтой байсан л та тийм маш бүр гайхалтай. Тэр одоо RBG-г өрсөлдөгч хүмүүс нь болохоор RBG-г юу гэдэг вэ болохоор бүр шулам муу санаатан гэж хэлдэм байл л да. Харин одоо RBG-г таньдаг одоо найзууд нь юу гэж хэлдэг вэ гэхээр RBG-г болохоор маш тийм хов жив ярьдгүй, үг яриа цөөтэй, тэгээ маш тайван хүн гэж илэрхийлсэн байсан л да. Тэгээд би бас сонсож байгаа. Би бас айгу тийм үг цөөтэй тайван хүн болох. Тэгээд өөрийнхөө зөв гэж бодож байгаа юмныхаа төлөө ингээд багаар тууштайгаар тэгээ уурлахгүйгээр заах аргаар ингээд өөрчлөх тийм боломжуудыг бас хайж хэлсэн. Тэр нь болохоор бас миний одоо хийж байгаа подкаст маань ч гэсэн яг үүнд орно. Тэгээ миний бас ингээд эрхэмлдэг зүйл маань болохоор яг тийм эргэтгэж одоо хүүсийн гендер эргэтгэж тэгш бус байдлыг ингээд бас айгуу тийм шийдвэрлэхийг хүсдэг л дээ. Тэгээд би яг RBG дээд сургуулаа төгсөөд яг ажилд орч чадаагүй. Тэрэн шиг би бас ойрд хэд хэдэн газар ажлынхаа юуг өгсөн. Гэхдээ ажлын өөрийнхөө танилцуулгыг өгөөд тэг би бараг 5-6 газар ярьсланд орсон бодовч орч чадаагүй. Яг гадаад хүн тэгээд хүүхэдтэй ээж хүн тэгээд
30 одоо солонгосоосоо би чинь 30 таа штэ. Бас тийм одоо залууд орохгүй насанд орчиж 30 настай гэхээр бас маш тийм ажилд орох боломжгүй тийм нөхцлүүд над дээр айгу бүрдсэн байна л та. Гэтэ энэ бүх зүйлүүдийг ялан дийлэхэд бол ингээ баг багаар урагшлах хэрэгтэй, баг багаар тууштайгаар урагшаалах хэрэгтэй юм байна гэдгийг бас олж харсан байгаа. Тэгээд бид нар яг энэ докюментарийг үзээд нийгэм дээр яг яаж хэрэгжүүлэх ёстой болоо, яаж хэрэгжүүлэх хэрэгтэй болоо гэж би их бодлоо л да. Тэгээд RBG болохоор яг өөрөө хийсэн зүйл нь болохоор яг тийм одоо дид шүүгч хийж байгаа урд нь өмгөөлөгч хийжсэн яг RBG юу хийсэн бэ гэхээр яг тийм хуулийн талбар дээр өөрчлөлтийг ингээ бий болгосон. Тэгээд хуулийг одоо баталдаг хүмүүс нь гэх юм бол өөрсдөө одоо дээд зэндантай одоо эрэгтэй хүмүүс их хвчлэн байдаг нь ингээ тогтоогдсон байгаа л да. Тэгээд тэр нь бүр яг дээд зэндааны хүмүүс ингээд хамгийн тийм хуулийг батлах боломжийн тэр улс төрийн тэр мөндөр суудал дээр ингээд сууж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгუთ тэр хүмүүс ингээд тэр өөртөө тэр дээд талбар дээр ингээд сууж байгаа эрэгтэй хүмүүс одоо эрэгтэйчүүдэд ээлтэй тийм эрх ашгийг одоо өөрсдийн эрх ашгийг дэмжсэн хуулиуд ингээд батлаад байдаг. Харин одоо эмэгтэйчүүдэд айгүй тийм ээлгүй эмэгтэйчүүдийн эрх ашиг руу ингээд халтсан тийм хуулиуд ингээд батлаад өөрсдийнх нь тэр хувийн эрх ашгийг аюу тийм төвөл гэсэн хуулиудаа их баталдаг болох нь ингээд тэр кинон дээрээс ингээд харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд бас одоо хууль дээр батлагдж байгаа эрэгтэй эмэгтэй хүн гэдгийг бас юу гэж харж ийн эмэгтэй хүн гэхээр заавал тий гэртээ хүүхдээ хараа сууж явах ёстой учраас одоо хүүхдийн мөнгийг зөвхөн эмэгтэй хүнд л өгнө гэсэн тийм ойлголт нь болохоор бас тийм ойлголттойгоор тэр хуулийг баталсан хүн нь мэдээж эрэгтэй хүн байж тараасаа тийм яг тэрнтэй адилхан манай нийгэмдэр ч гэсэн яг одоо тэр дээд зиндааны тий өөрсдийн эрх ашгийг ингээд яг хамгаалахыг хүссэн эрэгтэйчүүд яг хамгийн тэр дээд зиндааны тэр судал дээр суугаад хуулиуд ингээд батлаа сууж байгаа байхгүй тий харин тэр хууль нь хэрэгжиж байгаа нэмэгтэйчүүд маш ээлгүй. Тэгээд тэр хуулийн хэрэгжиж байгаа талбарууд нь болохоор ингээд нийгмийн маш олон тийм бидний амьдарч байгаа тэр одоо талбар дээр ингээд хэрэгжээд байгаа байхгүй. Тэгээд бид нар яг эмэгтэй хүмүүс бас эмэгтэйчүүд бас одоо тийм хууль батлах дээд тийм төвшин рүү бас орох хэрэгтэй байна. Талбар руу гараад хууль батлах тийм шат руу тийм эмэгтэй хүмүүс ч гэсэн айгүй тийм өөрсдөө хөгжүүлээд аюу тийм мэрэгчлээ хууль батлах улс төрлөө бас ороод тий эмэгтэйчүүдэд ээлтэй зөвхөн эмэгтэйчүүдийн эрх ашиг одоо хангасан биш. Яг нийгэм маань өөр аюу тийм эргэтгэж байдал бүртгүүц тийм хуулиуд батлах тийм чадвартай мэдлэгтэй тийм эмэгтэйчүүд аюу гарч ирээсэй гэж аюу бодсон л даа. Тэгээ бас дээрэс нь монголчууд нэг улс төр одоо 76 сууж байгаа эмэгтэйчүүд бас айгу дургу байгаад байгаа шүү дээ тий. Тэдэнд ажиллаа хийж чадахгүй байна. Одоо улс төрд гарчаад тэр эрх ашгаа өөрсдөө буруугаар хэрэглээд тий төрийн орчин дотор арх там хэрэгжилж уулаа гэд тэр талаас айгу муу нэртэй байгаа л да. Тэгээ тэрийг ч гэсэн би хараад би Монгол амьдраг болохоор яг тэрийг би 100% одоо тэр хүмүүс ажлаа хийхгүй байна гэдгийг би яг сайн харж мэдэхгүй байна л да. Гэхдээ тэр эмэгтэй улс төрч нар одоо хуулийг батлах боломжтой юм уу, хуулийг өөрчлөх боломжтой тийм эмэгтэй улс төрч нар ч гэсэн ажлаа аягүй сайн хийгээсэй гэж аягүй хүсэж байна л да. Тэгээ бид нэр нийгэмэн дээр одоо яг гадуурхагдж байгаа эмэгтэйчүүд гадуурхагдж байгаа хүмүүс гэж ямар хүмүүс байна гэж бодоод үзсэн чинь миний бодож байгаагаар нэгт нь болохоор одоо нөхөргүй эмэгтэйчүүд байгаа байхгүй одоо хүүхдээ ганц биеэр ингээд өсгдөг тийм ганц бие ээж нар гэхүү дээ тийм хүмүүс айгүй тийм гадуурхагдж байгаа юм болоо гэж надад их бодогдоод байгаа байхгүй тэр хүмүүс одоо тэр эмэгтэйчүүд санхүү эдийн засгийн хувьд ингээд сэргэх боломжийг ингээд нийгмээс бүр ингээд гаргаад тийм тогтолцоог бас гаргах хэрэгтэй болов. Тэгээ бас тэр одоо ганцаараа хүүхдээ өсгөж байгаа тэр эмэгтэйчүүдийг ажлаар хангах тий ажилд орох боломжтой боловсрол одоо эзэмшүүлэх ч юм уу тий хүүхэд харах эсвэл үйлчлэг үзүүлэх ч юм уу тий тэр хүүхдүүдийг одоо ээж нь бүр ингээд айгүй ажил төрлөө хийж явснаас болоод хүүхдүүд нь орхигдоод хүүхдүүд нь одоо амь насны одоо аюултай байгаа тийм хэрэгүүд Монголд авих гарч ийн л та. Тэгэд энэ тал дээр хүүхэд харах үйлчлэг ч юм уу тийм нийгмээс ингээд
тэр нөхөргөө тэгээд ганц биеэр хүүхдүүдэд тийжэж байгаа өсөж байгаа эмэгтэйчүүдийг бас аяг дэмжих тийм хандлагууд, дэмжих бодлогууд, дэмжих тийм хуйлууд маш гарах хэрэгтэй болов гэж би бодлоо л доо. Тэгээд дээрэс нь одоо энэ тэр эмэгтэйчүүд чи өөрсдөө ингээд яг маш олон цагаар ажиллаж чадахгүй дээ ингээд цалингийн ерөнхийдөө доод хэмжээ одоо энэ тэнд очиж зөөх ч юм уу эсвэл цэвэрлэх ч юм уу хийж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр хүмүүсийн цалингийн доод хэмжээг ингээд авч байгаа болохоор тэр цалингийн доод хэмжээг ингээд авч байгаа ингээд бас гэр бүлүүд хүмүүсүүдийг бас одоо дэмжих тийм тогтолцоо бас хэрэгтэй болов гэж бодсон л да. Тэгээ солонгост болохоор одоо цалингийн доод хэмжээ гэж байд юм билээ. Одоо тэр тогтсон хэмжээ гэж байд юм билээ. Одоо 2 хүнтэй гэр бүл байх юм бол хэдэн зуун мянган төгрөг, эсвэл 3 хүнтэй гэр бүл байх юм бол хэдэн зуун мянган төгрөгөөс доош цалин авах юм бол тэр хүн болохоор цалингийн доод хэмжээг ингээ авч байгаа учраас улсаас одоо нэг сард одоо нэг удаа 400 мянган төгрөг ч юм уу ингээд улсаас ингээд санхүүгийн тусалцаа үзүүлэх тийм тогтолцоо байдаг л та. Тэрнтэй адилхан бас яг тийм айгүй тийм цалингийн доод хэмжээ аваад айгүй хэцүү амьдралаар амьдарч байгаа тийм ганц бие ээжнэр эмэгтэйчүүдийг бас туслах тийм бодлого хэрэгтэй болов гэж би айгүй бодсон л да. Тэгээ дээрэс нь бас нөгөө би Facebook дээр болроо гэдэг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг аягүй тийм уншаад тэрний одоо нөхцөл байдлыг яаж нийцнэ гэж харах аягүй туртай л та. Тэгээд яг тэрэндээ адилхан хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн одоо тэр эрх ашиг ч гэсэн аягүй тийм хөндөгдөж байгаа юм болов уу гэж аягүй бодсон. Тэгээд тэр хүмүүсийн төлөө бас хөдлөх, тэр хүмүүсийн эрх ашиг бас аягүй тийм хамгаалсан тийм хууль тогтолцоо бас хэрэгтэй байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгээд өөр насанд хүрээгүй хүүхдүүд, насанд хүрээгүй охтууд ч гэсэн тэр хүүхдүүдийн эрхийг бас аюу маш ихээр хөндөгдөж байгаа нь харагддаг л та. Жишээлбэл бэлгийн хүчирхийлэлт ч юм уу тий, эсвэл гэр бүлийн хүчирхийлэл, эсвэл насанд хүрээгүй хүүхдүүдийг ажилуулж байгаа тий, хууль бусаар ингээ ажил хийлгэж байгаа байдал ч гэсэн аюу тийм тэр хүүхдүүдийн эрх ашиг одоо тэр хүүхдүүдийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа тэр талбар байгаа байхгүй. Тэгээ би Монголд ч харахаар ингээд зах дээр ч юм уу эсвэл гудамжинд ингээд хүүхдүүд тэгээд насанд хүрээгүй ингээд октоос жилтгүй эрэгтэй хүүхдүүд ч гэсэн байдаг л та хүүхдүүд ингээд гуйлгуугаа сууж байгаа. Эсвэл ингээд зах дээр юм зараад сууж байгаа тэр байдал харагддаг л та. Тэгээ яагаад тэр хүүхдүүдийг ингээд нийгмээс ингээд хамгаалж өгөхгүй. Яагаад тэр хүүхдүүдийн одоо тэр хүүхдүүд ингээд хууль бусаар ингэж ажиллаад байгаа юм би. Ягаад нийгэм ингээд бүр ингээд тэр зөнд нь ингээд хайцсан болоо гэд тэрийг харахтаа ингээд миний ингээд бүр ингээд заримдаа ингээд айгүй гайхдаг байхгүй. Ягаад хүмүүс яг одоо энэ улс төр сууж байгаа хүмүүс яг юу хийж байгаа юм бол гэсэн тийм асуулт айгүй төрдөг байхгүй. Тэг яг энэ үүднээс яг RBG шиг ингээд хууль ингээд өөрчлөөд яг эрэгтэй ч бай эмэгтэй ч бай тэр бүх хүмүүст ингээд ээлтэй бүх хүмүүсийн эрх нь ингээд хөндөгдөхгүй бүх хүмүүс эрэгтэйч байдал ингээд хангагдах тийм нийгэмтэй тийм хуулиуд ингээд маш их төрөөсөө тэгээ тэр түүний төлөө ажиллах эмэгтэй хүмүүс эмэгтэй хуульч нар тэ эмэгтэй өмгөөлөгч тэ эмэгтэй шүүгч нар маш их гараасаа гэж хүсэж байгаа л да. Тэгээд тэгж хүсэж байна. Маш хүндээ ярьлаа өнөөдөр ч гэсэн. За өнөөдөр та бүхэнд RBG-ийн тухай ярилцлаа. Тэгээд та бүхэн боломж байвал энэ докюментарийг үзээрэй. Тэгээ бүр маш гайхалтай бүр ингээд аюу их зүйлийг ойлгуулсан. Тэгээд таныг бүр маш өдөөсөн тийм докюментари байх болно. Тэгээд заавал үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн дугаараа үргээр өндөрлж байна. Төвчээртэйгээр анхааралтайгаар сонсож өгсөн та бүхэнд баярлалаа. Тэгээд ханаад том хөрлөгөө бүгдээ эрүүл саруул сайн сууж байгаарай. Дараагийн дугаараараа уулзцаая. Баяр таа.